Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулга сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг, найруулагч Гамболтын ангранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгийнхаа. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн урайтаагаар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллана. За мөн интернет дэмжлэг хамтран ажиллах нь байна. За ингээд 7 хоног болгоны пүрэв гарагт нөгөө тал нэвтрүүлэг амтэн ургамлын ертөнцөөр аялдаг. За өнөөдөр бид авраг том шоуны тухай ярьж өгнө. За ийм амар том шоу ер нь байсан юм уу гүм үү гэж бодогдохоор тэгээд энэ шоуны авраг томыг хамгийн ихнийг бахна. Энэ шоуны өндөгөнд 13 шил арх батнаа. Йоо амар. За Ромдарс гэж хэл Ромдарс их арх л да нэг төрлийн тий. Зүгээр ингээд энэ шоуны өндгийг хэрвээ цоолж жагаад тэгээ ингээд дүүртэл нь одоо юу хий дарс хий гэвэл 13 шил ром дарс багт. Тийм аврах том өндөгтэй шоу байж. За шуугаа ярихаас өмнө эхлээд үлгэр ярий. За 1001 шөнийн үлгэр дээр Синдбад далайш нэг хэсэг дээр ийм хэсэг байд юм байна. За Синдбад нэгэн арал дээр очтол олон янзын жигтэй сонин зүйлийг үзсэн гинэ. Их олон төрлийн сонин содон могой, мичтэй тараад бүр руух шуутай хүртэл таарсан гэж. За энэ шоуг хичнээн том гэж санана. Тэр нисгтээ нарыг халахалдаг. За зааныг шүүрэн авч яваад үүрэндээ аваачиж иддэг. За тэр байтугай 3 зааныг нэвт сүлбэн хэлгсэн нэг эверт гөрөөсийг шүүрэн аваад явчих чаддаг. Ингэж бичсэн байна. За Синдбад цаашаа явсаар өмнө зүгийн нэгэн арал дээрээс руух шувууны өндгийг олсон юм байна л да. За өндөгч гэжтэй бүхэл бүтэн том уул шиг зүйл байлаа гэж 1001 шөнийн үлгэр дээр гард юм байна. За тэгээ Синдбадаас нэг цагаан өндөг олдог гинэ. За ингээд энэ өндгийг ингээд тойроод алхаад хэмжээд үзсэн чинь бүхэл бүтэн 50 алхам байна гэж 1001 шөнийн үлгэр дээр гардаг. Синдоч үлээдэг нөхөр. Гой үлгэр шүү. За Синдо далаачин. За наадах чинь бол гэхдээ үлгэр шүү дээ. 1001 шөнийн үлгэр. Үлгэр чинь бол ингээд төсөөллийг хэтрүүлж бичдэг гэж магадгүй. Үлгэр. За тэгвэл би Марко Пологийн тэмдэглэлийг уншчих уу? Марко Пологийн тэмдэглэлээ? Тий. За Марко Пологийн чинь наад тэмдэглээс нь болоод худалч Марко шорт хийсэн шүү дээ. Гэхдээ л Марко Полож маш олон зүйлийг тэмдэглэж үлдсэн байдаг шүү дээ манай төвхтэй холбоотой. За 13 дугаар зууны үеийн Венецийн алдарт жуулчин аялагч Марко Поло ингэж тэмдэглэсэн байдаг. Монголынхаа хувлагийн ордонд зочлон очиход тэдний өмнөд хөрш хитттэй эзэн тулсаас цаашаа Ас хол нутагт руух нэртэй аврах том шувуу амьдардаг. За энэ шувуу тас шувуу шиг эсвэл бүргэд шиг гэхдээ бүрэгдээс хавьгүй том. Энэ аврах том шувуу зааныг шүүрэн авч дээшээ тэнгэр өд хөөрөөд өндрөөс газарт хаяад бяцарч өгөхээр нь тоншиж иддэг. За ийм дахиад нөгөө юу тавтагдаад байна те. Зааныг дээш нь өргөдөг гэдэг тавтагдаад байгаа. Энэ шувуу далавчаа дэлгэсэн байхдаа 30 алхам. Нэг талын далавч нь 12 алхам байдаг гэж Марко Пологийн тэмдэглэлээр бичсэн байдаг. За Марко Полог тухайн үед ингээд нөгөө Монголын эзэн улсын тухай бичингууд худалч Марког шоронд хийцээ гэдэг шиг. Яах нүвдэ яах нүв. За ийм байлаа гэж бодъё заа юу. Марко Поло энийг үзсэн ч бай, эсвэл сонссон ч бай те. За тэгэнгүүт 30 алхам гэдэг чинь 30 м гэсэн үг ойролцоогоор. За ийм том шоу байсан гэдэг зүгээр нөгөө хүмүүс сонссон ийм үлгэр гэдэг юм уу ийм бичвэр дээр бол итгэхэд хэцүү шттэ. Яс байвал одоо тэгээ бас боломжий. За яг ийм амтны яс. Чин динзаврыг хэрвээ яс нь олдоогүй бол хүмүүс баг итгэхгүй шүү дээ ийм том амт гэдэг чинь. За яг би цааш нь уншия л да. За хувлынхаа тэрхүү асар том шууны тухай сурагдуулаад өөрийн үнэнч хүмүүсээс бүрдсэн тусгай бүлэг зохион байгуулад тэрхүү хачин жигтэй шууны талаар тодорхой мэдэж ир гэж Ас холын нутаг руу тагнуулд явуулсан юм байна. Хэсэг бүлэг хүмүүсийг. Элчнэр олон сар жилийг туулан далай тэнгисийг гатлаад авраг руух шууны нутаг Мадагаскар гэх газар очисон байна. Марко Пологийн тэмдэглэл дээр Мадагаскар гараад ирж штэ. За тэр арлыг бүхэл бүтэн нэгдсэн боловч шууг олж үзээгүй гагцхүү нэг үд авчирсан. Тэгсэн энэ үд нь яасан гэ 90 см хэмжээтэй үд. Пөөх 90 см. Юу гэсэн бэ? 20 см чинь нэг төв. Тийм штэ. Тий. За яг ингээ Мадагаскар яг ингээд бүр ингээд Мадагаскар гэж гарч байгаа бол чинь бүр ингээд яг газар зүйн байршил хэлээчлээ шүү дээ. Тийм байна. Бодлоо мэрэг өсөг. За 90 сөөм. За 90 сөөм гэдэг чинь за нэг төөч нь 20, за нэг сөөм 18 гэж үзье л та. За нэг сөөм 18 см гэж үзвэл 90 сөөм гэдэг чинь 162 см бат. Баг хүн шиг. Хүн шиг. Одоо өөрөөр хэлбэл би 165 шүү дээ. Начиг ийм хэмжээтэй буюу өндөртэй шууны зүгээр нэг үд аваачсан байгаа байхгүй юу?
Айгуу санаа. Тэглээ одоо ингээд нөгөө хувлаа хааны илч чинь мэдээж хаанда худлаа хэлэхгүй шүү дээ. Худлаа хэлэх юм бол толгойгоо ахуулж шүү дээ тэр чинь. Тэгээ тэнгис талаа гаталж очсон ийм нэртэй газар гэд бүр яг хэлсэн байгаа Мадагаскар гарсан гэсэн үг. Тэгэхээр хэрвээ Марко Поло худлаа яриаггүй үнэн гэж хэлсэн гэж үзэх юм бол Мадагаскар гэдэг газар 160 см том үдтэй шувуу байсан байна гэж хэлж болно. За. За ингээ Европчууд Марко Пологийн үгэнд итгээд Мадагаскар гэдэг газарт аврах том шувуу амьдардаг гэж ойлгодог болсон байгаа. За боломжинд харах юм бол үзчих юмсан, барьчих юмсан, харчих юмсан ингэ бодоод л яваад идэгсэн байгаа байхгүй. Ингэж яагаад 1832 онд тооцоолгож байгаа юм. За 1832 онд Францын байгаль судлаач Виктор Сканзен гэдэг хүн Мадагаскар арал дээр явж агаад Тэмээ хямралын өндөгнөөс 6 дахин том авраг өндөгний хальс болсон. Одоо ч дэлхий дээр байгаа хамгийн том өндөг чинь Тэмээ хямралын өндөг гэдэг чинь Тэмээ хямралын өндгөөс 6 дахин том авраг юм өндөгний хальсыг олсон ба штэ. За 1832 он. 1832 он. Бүр ингэ жинхэнэ байгаль судлаач хүн гэдэг эрдэмтэн хүн. Эрдэмтэн. Францын байгаль судлаач. За үүний дараахан Мадагаскарт суурсан хэсэг хүмүүс арилжаа намаа хийхээр Маскарени олторгийн Сент Маврикийн арал дээр ирсэн юм байна л да. За тэд нэр ингээд ачаа бараагаа хийх саксны оронд нэг маш том зүйл ингээд тэврээд явж исэн нь авраг өндөгний хальс ээж тарсан. Зүгээр ингээд нөгөө манайхаар бол нөгөө шуудай тампо mampo гэж ярьдаг шүү дээ. Ямар нэг юм даргал маргалаа хийдэг ч бол тий. Тэрний одоо ийм саксны оронд авраг том өндөгний хальс барь явж исэн байгаа юм. Тэгсэн тэр өндөгний хальсанд нь 13 шил ром дарс багтжээ гэж байгаа. Үнэхээр нүсэр шувуу байсан юм биш үү? Амар гацтай. За ингээд эцсийн эцэст Мадагаскараас аврах шувууны яс бүр олдоод түүнийг 1851 онд Парисын музейд тавьчирсан. За одоо бол ингээд итгэхээс арга алга. Ийм аврах. Одоо итэг мөгийнхаа. Харин тий. За одоо яс гараад ирж байгаа бол одоо итгэхээс арга байхгүй. Бүр болоочгүй. Нөгөө нэг тийм том ясыг чинь хэдэн өндөг дагалцсан. Нөгөө том өндөгнүүд чинь. За өөрөөр хэлбэл үүрэндээ байсан их шувуу болон өндөгнүүдийн үлдэгдэл гэсэн үг. Францын нэрт эрдэмтэн Исидор Жофруа гэдэг хүн Сент Илер гэдэг энэхүү ясыг судалж үзээд амьтан судлалын үүднээс тодорхойлон бичээд Эпиорнис гэж нэрлсэн гинэ. Эпиорнис. За Эпиорнис гэдэг нь бол хамгийн өндөр шувуу гэсэн утгатай үг юм байна л да. Эпиорнис. За гэхдээ нэг зүйлийг зохон тэмдэглэсэн. Парис тавьчирсан Эпиорнисын яс бол 3 м өндөр байсан. Амар том. Сент Илер энэ шувууг дээд тал нь 5 м хүрэх боломжтой. За тэрнээс том байх бол боломжгүй. Нөгөө нэг 50 алхам тойрогтой том өндөг нарыг халахалдаг цааныг шүүрч нисж авдаг энэ төр бол хотлаа. Энэ бол хэтрүүлэг. Одоо амд амьдсан үлгэрийн хэтрүүлэг. Гэхдээ Эпиорнис бол Тэмээ хяруул, Эму, Киви, Касавари гэдэг ингээд нисдгүү том биетэй шувуудтай адилхан. Касавари ч бас том юм л шүү дээ. Касавари гэж би одоо сонсч байна. Касавари гэдэг чинь одоо нөгөө амтны хүрээлэнгүүд байдаг ингээд дуурхаар нэг тийм сонир буу буудаж байгаа юм шиг дуурдаг амар сонир шүү. Тийм үү. Тэмээ хяруултай төстэй. За тэгвэл ерөөсөө энэ Тэмээ хяруул, Эму, Киви, Касавари гэдэг ингээд нисч чаддгүй. Гэхдээ том биетэй шувуудтай ижилхэн нисч чаддгүй. Ийм том биетэй шувуу юм байна. Нутгийн хүмүүс болохоор заан шувуу гэдэг байжээ. Зөө. Анх бүртгэгдсэн шилхэнд бүртгэгдсэн хэлбэл Эпиорнис шүү дээ. За тэгсэн юу ач хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлчихье тий. За хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneers гэсэн урайтаагаар Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За Payoneers та зээл авч болно. За 24 сар хүртэл хугацаатай зээлийг та 5 сая төгрөг хүртэл зээлийг авч болно. 5 саяыг зээлээд 24 сарын дотор та ингээд төлөх боломжтой гэсэн үг. Энд чинь болохоор гар утсан дээр Payon гэдэг аппликейшнийг татаад суулгаад нэг удаа гэрээ байгуулчингууд л 5 сая хүртэлх үнийн дүнтэй зээл авах эрхтэй болчихж байгаа байхгүй. Тэрнээс биш би одоо ингээд дахин ашиглаад ч юм уу тий эсвэл ингээд яг өөрийнхөө мэдээллийг үн зөв бөглөө төр цаанаас одоо Mongolia-аас миний мэдээллийг авах юм бол 5 саяас ч их мөнгө гарах боломжтой. Таны одоо нөгөө нэг орлогоос ч болоод гэсэн үг шүү дээ. Хамаарат гэсэн үг. Тий. За зээл авахаас гадна эднийх нөгөө нэг одоо гоё үйлчлэгээ ороод байгаа нэг 6 хавааж төлдөг. Энэ ямар ч хүүгүй магадгүй та ингээд 3 саяар шууд юм авчиг гэхээр авч чадахгүй. За зээл гэхээр бас хүмүү гэдэг байгаа бол зүгээр 6 хуваагаал 3 саягаар 500 мянгаар 3 хуваагааж 500 мянгаар 6 хуваагаал ингээд төлж чинь ямар ч хүү төлөхгүй зүгээр л одоо юу гэдэг энэ Payon аппликейшнаараа ингээд зүгээр үнийн дүнгээ 6 хуваагаа төлөөд тэгээд Payon дээр ингээд төлөлтөө явчихна. За энэ ч юм болохоор хэрэглээ бүрт тохирсон зээлийг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл би байрны зээл авч байгаа бол байрны, автомашины бол автомашины тий. За цалингийн бол цалингийн ингээд надад ямар зээл хэрэгтэй вэ? Тэр болгоно л Payon гэдэг энэ аппликейшн дээр байгаа гэж хэлж болно. За тийм учраас хэрэглээ бүр тохирсон гэдэг байгаа. Энээс гадна одоо зээл авч байгаа юм чи би нэг өөрийнхөө орлогыг ч юм уу нотлох шаардлагатай болно л да. За би
цалингийн орлоготой хөөн эсвэл би малын орлоготой гэдэг ч юм уу те. Энэ мэдчлэн маш олон зүйлүүдээр орлого нотолж болох юм билээ. Малын, цалингийн, бизнесийн зэрэг юм олон төрлөөр орлого нотолдог давуу талтай. За, Payoneer талаар мэдээлэл авъя гэвэл 7533 1111 гэдэг утсаар лавлаарай. 7533 1111. Facebook дээр англиар Payoneer TBF гэж бичнэ. Тий. За, юун дээр Play Store, за App Store дээрээс бол Payoneer гэж бичээд аппликейшн татаас олгож байна. За, манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneer-оос гэсэн урайтаагаар Payoneer цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За, баярлалаа. За 3-аас 5 м хүрэх боломжтой байсан асар том шувууны талаар ярьж нарыг халахалдаг гэдэг байгаа тий. Тий. За нутгийн хүмүүс энэ шувууг заан шувуу гэж нэрлэлжтэй юм байжээ. Тэг энэ руух маань явсаар байгаад Epernis гэдэг ийм нэртэй болсон. За сүүлдээ заан шувуу боллоо тийм ээ. Том биетэй тэмээ одоо том биетэй хэрүүлгийг тэмээ хэрүүл гэдэг шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө заан гэж нэрлээд байгаа нь заан шиг том учраас заан шувуу гэж нэрлэлсэн юм байна. За тэгвэл одоо энэ яг шинжлэх ухааны нэршлэр Epernis гэдэг энэ болохоор одоогоор мэдэгдэж байгаагаар дэлхийн хамгийн том шувуу гэсэн байна. Тэгээд хамгийн томдоо 3 м өндөр 1000 кг жинтэй. Төсрэмт баг. Амар том. Тэгээ толгойн шулуун, зузаан, конус хэлбэрийн юм хушуутай. Гэтэ толгойг нөгөө биетэй нь харьцуулахад маш жижиг юм билээ. Маш жижиг. Тэмээ ирүүлээ төстэй биетэй. За. Тий. Тэгээ хүзүүн биенийхээ пропорцийг хадгалсан буюу нэлийн урт хүзүүтэй. Тэгээд энэ хүзүүн 17 тогломтой. Тий. Одоо хүн чинь бол 7 тогломтой байдаг шүү дээ. Тэгэхээр чи нэлийн урт хүзүүтэй болж таарж байгааз. Далавч нь маш сул хүртсэн. Үлдэгдэл маягийн буюу одоо нөгөө нисдгүү шуу гэдэг байгаа шүү дээ. Кивитэй адилхан, косоортой адилхан гэдэг байгаа. Имүүтэй адилхан. Далавч нь сул хүртсэн учраас нисдгүү. Тэгээ өвчүүний хян гас байхгүй. Тийм учраас л нисэх чадвар байхгүй гэж үздэг юм байна л да. Нисэхэд энэ өвчүүний хян гас гэдэг айгүй нөлөөтэй юм гинэ. За ингээд арцгийн яснууд нь нисэх биш гүүх цохилдлогоонд илүү цохилдсон гинэ. Одоо эдгээр чинь чадахгүй юм чаддаг гүүш шүү дээ. Айгүй хурдан гүүш. Тэмээ ярьж айгүй хурдан гүү. Цаг 60-аар гэлөө. Тий амар гүдэг гэсээр. Тийм тэгэхээр энэ том амьд бүр л холгүйдэг байсан билгүй. Арын мөчөнд харьцангуй урт хэлбэртэй. За яс нь маш бат бөх. Ялангуяа тэр гуйны яс нь маш бат бөх гинэ. Тэгсэн мөртлөө юм зузаан яс идэг гэж. За шилбэдний яс нь булчин бэлэх зориултай юм уртаа хувилтай юм байна. За энэ хоёр хөл дээрээ гүйдэг төрлийн амьтан гэдгийг ингээд давхар нотлоод өчтдөг юм байна л да. Хөл нь артлын тэр хөл нь урт тэгээд юм дүүн ийм учраас 3 уруутай. За. Дөрөвдөх хуруу нь болохоор нөгөө салаа байгаа дөрөвдөх хуруу тэгээд ийм салаа байгаа хэсэг нотлох баримтаар ерөөсөө нотлогдож байгаагүй. Тэгэхээр одоохондоо бол 3 хуруутай гэж явна. Тэгээд хөлийн арын хурууны яс нь маш өргөн бидэг гинэ. Энд чинь ардталтаа нэг ийм хуруутай юм шиг. Одоо мориор бол нөгөө сагаг гэдэг үлээ тий. Гэтэ тэрний оронд хуруутай гэсэн. За. Эмэгч нь эрэгчингээсээ том биетэй байдیں۔ Гинэ. Ер нь тийм бид байгаль дээр тий. Амьтад тийм шиг байгаа тий. Тийм тэгээд энэ бүхнийг яг юунаас дүгнээд байна гэхээр олсон яснаас л дүгнээд байгаа шүү дээ. Тэрнээс бид нар амь шуу болж чадаагүй. Тийм харин тийм. За энэ ингээд нөгөө шувууг одоо ингээд олцсон ясаар дүгнээд байгаа. Тархины эдгэсийн шинжилгээгээр Epernis гэдэг энэ одоо дэлхий дээрээс хамгийн том шувуу бол Шинэ Зеландын киви шувуутай хамгийн ойрын төрөл зүйл болохон тогтоогдсон. Гэхдээ Epernis киви 2 54 сая жилийн өмнө салсан. Хоёр тусдаа болоод салсан. Тий. За шүний амьдралын хэв маягтай гэж эрдэмтэд үздэг юм байна. Шүний амьдралын хэв маягтай учраас тархины дэлбэнгүүд нь багассан. За тэгээд өдрийн цагт бол илүү идэвхтэй байдаг гэж бас дүгнсэн байгаа юм. Үнэр мэдрэх тэр болцоо нь арцсангуу том гэж үзсэн байна. Ой модонд амьдрахад илүү зохицоо учраас сайн үнэрлдэг юм байна л да. Тийм тэгээд тэр ясны өсөлтийн бүсийг нь судлаад аажмаар ерөөсөө ингэж яс нь бол тасралтгүй өсөж том болдгоо. Гээл баг өдөр болгон баг өсдгөө. Үй гинт сунж өсдөг. Оо ямар сони. Тий ерөөсөө ингэж унтаал сэрэхтэй нэг ингэж цөм татаад өссөн байдаг. Тэрнээс ингэж жигдэх хүн шиг ингээл багаар мэддэхгүй өсдөг юм байна л да. Тий тэгж өсдөг гин. Тэгэл унтаад одоо энэ шоу бол ингээл унтаал сэрэхтэй гинт өссөн байдаг. Тэгж гинт ингэж өсдөг. Хоолтын үед одоо ямар байх юм бол ийм том шоу чинь мах чинь юун дээр 22 онд хийсэн тэр изотопийн шинжилгээгээр болохоор холимог юм уу махан идэж бол байгаагүй энэ шоу. Зөвхөн өвс ногоор хоолдог байсан гэж шинжилгээгээр гарсан гин. Тэгээд тэр Epernis-ийн арга яс нь бүр ингээд арга яс нь юу байсан гэх. Өндгөн дотор байхдаа л яс нь бат бөх байдаг. Өндгөн дотроос дэгдэхээ гарч ирэхдээ тэр дэгдэхээ нь яс нь чулуу шиг бигчсэн. Ийм хатуу ястай дэгдэхээ өндгнөөсөө гарч ирдэг. Сони юм а. Одоо нөгөө хүнд хөрөхөд чи хөөхт чинь хариуг нь жоохон туйхан байдаг ч тийм биш л гэсэн үг. Харин тийм бэ тий. Яг олдож исэн хамгийн том өндг нь бол 40 см, өргөн нь 25 см. За энэ бол 40 см гэдэг чинь 2 төө орчим
Одоо юутай өндөртэй. Сая манай найруулагч Лавин голд яг нөгөө өндөгнийх нь хэмжээг харуулж штэ. Энэ шувууны өндгийг бидний иддэг дахианы өндөгтэй харьцуулаад харуулсан. Сая энэ зургийг эргээд өгье те. Тий. Энэ бүр айгүй том юм. Бидний иддэг дахианы өндөг үл ингээ гарын хатганд багтахаар жижиг. Энэ харахгүй юу? Йоо, нүсэр байгаа сте тий. Одоо энэ харьцуулсан байгаа зургнууд өндөгнүүд нь магадгүй нөгөө тэмээ хэрүүл мөрөөл илүүлдэг байх та. Энэ зураг байна штэ. Тийм байна. Энэ бүр юунаас том юм бэ? Нөгөө нэг Америк хөл бөмбөгийн нэг юм зөөвөн бөмбөг гэдэг штэ. Тэрнээс ч том юм байна. Асар том юм байна. Хүний гадар бараг багтахгүй шахуу юм. Тий, 2 төө орчим өндөр. Тэгээд 25 одоо юу гэдэг градус юутай сантиметрийн өргөнтэй гэхэр чинь. Диаметртэй ч юм тий. За. Тэгээд одоо чинь энэ өндгөнд юу байдаг гинэ? 13 литр шингэн багтана. Энэ эртний том аврах шувууны өндгөнд 13 литр шингэн багтана гэдэг чинь ерөөсөө бараг 10 битанаас ч том юм байна. Тийм л юм биш. 10 битанаас том гэсэн үг. Тийм өндөг. 10 битанаар уцсах гэж яадаг вүлээ тий. Тий. Тэгэхээр 10 битанаас ч том гэсэн үг. Тэгээ ер нь бол ер нь 101 дахианы өндөг одоо энэ юун дотор энэ Epiornis гэдэг энэ аврах шувууны өндөг рүү ингээд хийх юм бол 160-аас 184 ширхэг өндөг дотор оруулчихна. Дахианы өндгийг үү? Дахианы өндгийг хийгээд байвал. Асар том юм бэ. Энэ Epiornis гэдэг шувууны өндөг хэрвээ ингээд бүрэн байсан бол шарж идэх гэвэл 100 хүний өглөөний зангалтай болно. Цайны газруудад их хэрэглэх юм дээ. Зүгээр ганц өндөг аваад тэгээд 100 хүний өглөөний цай. Ийм том шувуу байж. Гэхдээ амьд бол олдоогүй. Ясна л олдоод байгаа тий. Сонирхолтой. За Epiornis устж үгүй болсон нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. За ялангуяа нөгөө Мадагаскар арал дээр хүмүүс ирсний дараа заан шууг ихээр агнаж маш богино хугацаанд үгүйсэн гэж үздэг юм байна. Мадагаскарт анхны хүмүүс манай эртний 500 оны орчимд ирс үйсэн гэдэг ч тий. Тэгэд археологийн судалгаагаар хүмүүс амьдарч байсан буйрны галын үлдэгдэл дундаас Epiornis-ийн өндөгний хайсныг хилтерхий олцсон гинэ. Тэгэд нэг биш бүр хит хитэн өндөгнийх байсан гэж байна. Тэгэхээр хүмүүс буюу тий бүхэл бүтэн одоо бүл тогтмол Epiornis-ийн өндгөөр хоолдог байсан байна. Тэгвэл эртнээс өндөг иддэг гэж нөхдүүд. За. Гэж дүгнж болохоор байгаа байхгүй тий. Манай эртний 500-аад оны үед гэсэн үг шүү дээ. За тэгвэл одоо хэрвээ ингээ байнга өндгийг нь түүгээд аваад идээд ах юм бол энэ шувуу өсөж үржинэ гэж байхгүй шүү дээ. Тэгэл ер нь бол мөхлийнхэн зам руу л орж байгаа. Өндгөө нь Epiornis-ийн амьдралын ядж яхад нь хамгийн тийм эмзэг цэг байсан гинэ. Харин өндөг байхад нь хүмүүс идсээр агаад энэ амтныг устгасан гэж хэлж байна. За энэ авраг шувуудын мөхөд сүнсэн цаг хугацаа бол яг одоо бол тодорхой биш. За археологийн малтлагаар олдсон яснуудад нүүрс төрөгчийн задралаар ингээд насыг нь хэмжээд хамгийн цааталтаа манай эртний өмнөх 10,000 оны орчим устж үг болсон гэж үзэж байгаа. За хамгийн залуу нь гэвэл манай эртний 1000 оны орчимд амьдарч исэн шувуунууд байна энэ Epiornis дотор. Тий. Тэгэхээр 2021 онд хийсэн радиокарбон шинжилгээгээр Epiornis-ууд буюу энэ хамгийн том түүхэнд байсан хамгийн том шувуу манай эртний 800-аас 1050 оны хооронд устж үг болсон гэж үзээд байгаа юм байна. За одоогоос нэг 1150-аас 900 жилийн өмнө. Уг нь гайгүй. Тий, уг нь гайгүй хэдэн сая жилийн үедээ харьцуулахад. Динзавртай харьцуулахад. Тэр нэг 1000 жилийн өмнө гэсэн үг дуудчихаар тий. 1000 жилийн өмнө уул амьдарч исэн. Тэгэд хүмүүс Мадагаскар арал дээр ирж сууршихдаа дахиа гургуул гэдэг нэг өөрийнхөө хүнснийх нь одоо тэр амьтнуудыг авчирсан юм байна. Тэгэн гууд энэ дахиа гургуулыг одоо ирж сууршихдаа авчирсан гэдгийг нь бол археологчид ясных нь үлдэгдлэр хоолных нь ясны үлдэгдлэр олж идэх юм байна л да. Тэгсэн магадгүй энэ Epiornis одоо гэдэг устсан шалтгаан нь тэр дахиа гургуул зэрэг ижил төрлийн одоо шувуунуудаар дамжиж ирсэн өвчнөөс болж устсан байх магадaltaй гэж үздэг юм. Дахиа гургуулын халдварт өвчнөөр одоо юу гэдэг ингээд үхээд өсөлтөнд нь бас нөлөөлсөн, устгахт нөлөөлсөн байж магадгүй. Мэдээж дээрээс нь хүмүүний үйл ажиллагаа нөлөөлсөн баха гэж эрдэмтэд үзээд байгаа юм байна. Тухайн амтны дархлаанд нь одоо гадны зүйл халдж гин гэсэн үг юм биш үү тий. Тэрийг харуул. Харин тийм. Тэр чинь ингээд Мадагаскар арал чинь арал шүү дээ тий. Тэгэхээр тэндээс ингээд янз бүрийн хүмүүс нэг очихгүй байгаа байвал тэр чинь ингээд дархлаа муутаад гэсэн үг шүү дээ. Гаднаас ингээд өөр дархлаатай ханиадтай шувуу ирэхэд л тэгэл дуусаа. Тэгээ нөгөө шувуу нь бол тэрнийхээ эсрэг дархлаатай болсон байгаад идэг. Энэ шувуу ингээд том биетэй байж тэгээд өгчдөг юм байна л да. Гэхдээ одоо өгөхөд тэр дархлаа юу яхад одоо том биет ямар ам байх тий. Харин тий. За тэгээд ер нь л яг Мадагаскарын тэр аман зохиол гэдэг юм уу да үлгэр домогт гарч байгаа тэр нөгөө шувууны тухай одоо мэдээллүүдээр нь хөөгөөд үзэхээр 1640-оос 1650 оны орчим буюу 17 дугаар зууны дунд үе хүртэл магадгүй энэ шувуу амьдарч исэн байх Мадагаскарт. Тэр үеийн одоо үлгэр домгийн дунд энэ шувууны тухай яриа байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи бүр саяхны холоо. Харин бүр саяхан ч юм шиг. Ийм шувуу байсан.
За баруун Австралийн өмнөд хэсэгт орших элсэн маахнуудаас 2 бүтэн өндөг олцсон. За нэг нь 1930-ад онд Скот голын орчмоос, нөгөө нь 1992 онд Сервантес гэх газраас олцсон юм байна. Тэгээ ингээд Австралид Эпернис байсан юм биш үү гэд баахан судлаад үзжээ. За. Тэгсэн чи бити горд гэдэг хариу гарсан гинэ. За. Энэ 2 өндөг яаж яваа тийшээ өрсөн ингээд тэгэхээр ер нь бол нөгөө далайн төрлөгөөс осон гэж үздэг юм байна. Далайн төрлөг болоход далаар урсаж ороод тэгээ өмнөд далайн урсгал төвөгдөөд Австралийн иргэд хүрсэн баха гэж таамаглалт юм. Далай төвөөд далаа урсгал төвөөдсөн гэд. Тэгээ ингэж таамаглаж байгаа юм ч гэсэндээ ер нь бол баг онсон байх магадaltaй. Яагаад гэхээр 1990-ад оны ихээр баруун Австралийн иргэд 2 ширхэг шинэхэн оцсон шувууны өндөг олцсон гинэ. За тэгээд энэс гадна далайн усаар дамжиж ирсний тогтоогдсон юм байна. Одоо оцсон шувууны өндөг чинь баруун Австрали юу хийж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ далайн усаар төрөгдөж ирсэн байх магадaltaй гэж байгаа. За бас зүүн Тиморын тэнгис загасчид нэг хачирхалтай зүйл хөвж байгааг харсан гинэ. Тэгээ гайхаж очиод харсан чинь тэмээ хэрүүл өндөг өссөн гэж. За. Тийм тэгэхээр тэнгисээр хөвж урссан байх боломжтой гэж үздэг. Энэ 2 жишээнээс харах юм бол Эпернисийн өндөгч гэсэндээ Евро Австралид очсон далайн төрлөгөөс олсон гэж үздэг юм байна. За, ер нь бол яг хөө нөгөө дэлхийн хуурай газрын бүтэц өөрчлөгдөөд тэгээд Гондвана гэдэг ингээд төв байж байгаа тэр нь задраад салаад за ингээд Эпернис гэдэг шувууны өвгдөөс Мадагаскарт ирсэн гэж үзээд байгаа. Тий. Одоо ингэ хэдэн сая жилийн өмнө бол энэ чи одоогийн бидний тэр 5 төв бол байхгүйсэн. Арай өөр бүтэц зохион байгуулалттай байсан гэсэн үг тий. За Эпернисийн өндөгний хальснаас олж авсан митохондрийн одоо тэр бүрэн геномууд гэдэг генийн дарааллууд нь хоорондоо ялгаатай 2 төрөл зүйл байсан гэж. Бас 2 төрөл зүйл байсан. За тэр 2 төрөл зүйлийн ялгаа бол 27 сая жилийн өмнө салаад явцсан. За ер нь нэг 10-аас 11 төрөл зүйл байсан баха. Эпернис гэж аврах шувууны. Одоо олдож байгаа яснуудыг нь 2 биш 3 зүйлд хувааж болно гэж амьтан судлаач нар эрдэмтэд үздэг. Одоо олсон байгаа яснуудыг нь шүү дээ тий. Тэгсэн нэгэнт одоо ингээд нөгөө нэг Эпернис ярьсных нөгөө Мао гэдэг шувууг дурдахгүй байж болохгүй. За ер нь бол хүмүүс Эпернисээс илүү энэ Мао гэдэг шувууг маш сайн мэддэг. Би ч гэсэн сонсч ирсэн юм байна. Эпернис нь Мадагаскарын төрөл зүйлээ гэж хоёулаасаа ярьлаа шүү дээ. За тэгвэл Мао гэдэг энэ шувуу бол Шинэ Зеландын төрөл зүйл. Одоо нөгөө Шинэ Зеланд чинь нөгөө киви миви байгаа шүү дээ тийм ээ. Тийм энэ 2 шувуу хоёулаа устдаад үгүй болсон. Гэхдээ дэлхийн хамгийн том шууд байсан гэж үздэг. Гэхдээ нөгөө Эпернисийг түрүү хоёулаа 3 м өндөр байсан гэж ярьсан шүү дээ. За 5 м хүрэх боломжтой гэсэн нь ер нь бол 3 м гэж үзчихсэн. Тэгвэл Мао гэдэг энэ шувууг болохоор 3.6-аас 4 м өндөр гэж үздэг байсан гинэ. Эпернисээс том байсан гэсэн. Тийм байна. За. Жинхнээс нөгөө нарыг энэ Мао гэдэг шувуу нь одоо ч гэсэн байхгүй бас. Одоо ч гэсэн байхгүй. Бас устдсан. За тэгвэл энэ хоёрыг хооронд ингээ харьцуулаад үзэхээр Эпернис намханч гэлээ илүү бахим хүнд лагс байсан гэж үздэг юм байна л да. Мао шувуу болохоор дунджаар 300 кг орчим жинтэй байсан гэж үздэг бол Эпернисийг 600-аас 800 кг өлхөн татдаг. За 5 нүүр 1000 кг буюу 1 тонн хүрдэг. Ийм том жинтэй байсан гэж үздэг юм байна. За ер нь бол нэрээ ялчгүй заан шуул юм байна. Одоо тэр Мао гэдэг шувуунаас за жоохон намхан баг өндрөөрөө баг байсан ч гэсэн жингэрээ бол хамаагүй хүнд байсан. Тэр нөгөө нэг юунууд нь гүүхэд цохилдсон байгаа яснууд нь хүнд зузаан гэдгсэн тэд нар их жин дардаг байсан баха тийм байна тий. Тэгээд ингээ нөгөө твүүд их газрууд ингээд үүсээд Шинэ Зеланд их газраас тасраад за ингээд тэр Шинэ Зеланд дээр байсан одоо Шинэ Зеланд дургаж исэн энэ ургамал амьтны төрөл зүйл бол цаашаа ингээд Шинэ Зеланд чинь газар юу арал болоод ингээд их газраас салчаар ингээд цаашаа ингээд ургаа авчиж байгаа мэл төгжөөд тэгээд тэр Шинэ Зеланд бол хэвээр үнэхээр амьтны диваач юм байсан. Байгаль цаг уурн маш гоё цохилтлоготой. Халуун аршаануудтай, мөсөн голтой, өндөр уулс тал хөндийтэй. Тэгээд дэлхий дээр бүр динозаврын үед ургаж ягаад сөнөөд алга болцсон хаач байдгүй тэр нөгөө эртний ойм гэдэг байгаа хэлбэртэй юм ургамал Шинэ Зеландд үргэлжлүүлээ ургаж исэн. Ойм гэж юу яах юм бэ? Нэг юм сонин дэлбэтэй байт. Одоо манайхан юу дураа динозаврын үед айгүйх одоо үгтэй гардаг ургадаг байсан юм байл да. Тэгэхээр Шинэ Зеландын 2 том арал дээр нь 4 хөлтэй махчин амьтан байтугай сүүгээр боожигч амьтанч байхгүй бүр хэдэн сая жил болсон. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр маш тайван өсөж үржихэд одоо юу гэдэг байгалийн дайсан байхгүй. Махчин амьтан байхгүй өөрийг нь барьж идэг. Одоо чинь сүүлд очиж суурьссан хүмүүс энэ онцлогийг нь анзаараад зарим жижиг арлууд дээр юун дээр Шинэ Зеландд хонин сүрэг авчиж өссөн байна. За. Чон байхгүй, нохой байхгүй, аслан, бар баавга барьж идэх махчин амьтан байхгүй.
Бүр махчин шувуу хүртэл байхгүй. Бүргээд тас байхгүй. Тэгэнгүүт байгалийн дайсан байхгүй. Тэгээд өвөл болохгүй юм чи ингээд зүрс ингээд жилийн дөрвөлрөл нин таатай. Тий, дулаахан ургаж яадаг, өвснөгөө ургаж яадаг. Манайх харуул диваачин юм. Оо, ястай диваачин. Тэгээд бэлчээр хангалттай. Тэгээд ирэнгүүт тэгээд энэ нөгөө хоньнуу чинь арлаас явж чадахгүй усаар хүрээлэгдсэн. Тэгэнгүүт зүгээр ингээд арал дээр нэг 200-аас 300 толгой хонь аваачиж тавиад 10 жилийн дараа ингээд хідэн зүгээр ингээд яваад очлоо гэхэд хэдэн мянган толгой хонь болцсон байна. Яагаад гэвэл тэр чинь үхжил өргөдөхөөс өөр байгалийн дайсан байхгүй. Таата цагаагаартай. Одоо энэ лайон гол гарч байгаа энэ зураг зохиомол зураг л байх л та. Гэхдээ бас айгүй тийм сонирхолтой зураг шүү дээ. Агнж байгаа зураг харагдаж байна. Тийм байна. Одоо энэ нөгөө Мао гэдэг шоуны тэгэхээр энэ хоёр биеийн бүтцийн хувьд нэлээд төстэй байсан байгаа дааз. Тийм байна. Юу нэр чи ингээ харсан ч гэдэг тийм далавч гээд ахаар байдгүй юм ба шүү дээ зайлуул. Тийм чаавс чи үлдэгдэл болсон гэсэн шүү дээ. Угаасаа нисэх шаардлага гом чинь юу болчихно? Хэрэггүй болчихно. Тэгээд ийм эрхтнүүдийн чи өрдмент гэдэг. Одоо бидний мухар олгоо шүү дээ. Хүнээр бол мухар олгоо гэж ямар ч үүрэг гүйцэтгэдэг болохоор өрдмент эрхтэн гэдэг юм биш. Мао биш, моа гэдэг шоу гинэ. Харин би буруу дуудаад байна. Тийм моа. Сурснараа дуудчих юм. Моа. Тийм моа. Моа гэдэг ийм шоу юм байна. Арис ингэж комент хийсэн байна. Хоёр өндөг идлээ гэхэд 200 300 хүнтэй айл байсан юм уу гинэ. Энэ болохоор нөө зөвхөн түрүүн өглөөний цан дээр толгуурлж ярьсан тий. Тийм гэж төсөөлөл шүү дээ. Тий. Нэгдүгээр зөвхөн өглөөний цан дээр толгуурсан, хоёрдугаар тийм чинь нөгөө бид нар бол тий зөвхөн өглөөний цай идчихээ тий өдөржингөө өндөг идээд явахгүй шүү дээ. Гэтэл тэрний зэрлэг хүмүүс ч юм бол өдөржингөө тэр өндгөө бүгдээрээ л хувааж иддэг байлгүй дээ тий. За тэгээд юу яасан? Тий энэ ч одоо ингээд зүгээр ингээд Шинэ Зеланд гэдэг чинь бүр гайхамшигтай амьтны диваажин байсан. Махчаа амьтан байхгүй, өвөл болохгүй. Тэгэл ерөөс ингээл тий өсөж үржээл байждаг. Тийм. Гэхдээ угаасаа ийм орчинд чинь амьтад маш таатайгаар үрждэг, хэмжээнд томордог гэж яриад байгаа шүү дээ. Сон мон чинь бүр 1 метрийн урттай сон. Тэгээд тэр махчин чинь үгүй сон чинь махчин гэд бодохоор яа мэдгүй нэг хэдэн зуун жилийн өмнө яг байгальд гарсан бол зүгээр өглөө гэх байх та. Амар юм сонсогдоод байх юм бурхан минь. За яг энэ диваажингийн онцлог хит 50 байдлаас нь болоо Шинэ Зеландын шууд юм нисэх шаардлагагүй болсон гэж үздэг. Тэгээ Шинэ Зеландад одоо киви байна, твэн хэрүүл байна, дахиа байна. Нисч чаддгүй тод шууны төрөл хүртэл байдаг гэж. Оо энэ нэрээс тийм л юм. Нөгөө айлгах юм байхгүй болохоор нисэх шаардлага байхгүй. Тий. Ямар нэгнээс зүхтаах шаардлага байхгүй гэсэн. Тэгээл тэндээ сайхан хоолоо идэл, үржээд байна гэсэн үг шүү дээ. Бүр нисдгүү далавчны хөгжил нь гүйцээгүй тогрог хүртэл Шинэ Зеландад байсан гэж штий. 100. Тийм. Тэгэд энэ нисдгүү шуудаас хамгийн том нь мэдээж энэ Моа гэдэг юм шувуу. 1839 онд анхны авраг том шууны ийм хөлний ясыг олсон юм байна. За тэгсэн эхлээд энэ ясыг шар өхрийн хөлний яс гэж бодсон юм байна л да. Одоо бид нар нөгөө шар өхөр гэж ярьдаг шүү дээ. Том ирэх хөр гэсэн. Том ирэх хөр маш том шүү дээ. Нилээд баг юу жингээр юу энэ тоон хүрдэг үү? Баг хүрэх байлгүй. Тоон хүрэх бах тий. За тэгсэн энэ олдурыг Англид аваачжээ. Тэгээ эртний амьтан ургамал судлаач Ричард Оуэн гэдэг хүнд өгсөн юм байна л да. За. Бид нар ийм Шинэ Зеландаас ийм өхрийн яс олоод ирлээ. Гэтэ одоо тэнд ямар ч хөр байхгүй гэдгийг таавал надаар хэлүүлдэггүй мэдж байгаа, гадарлаж байгаа. Бодвол энэ өхөр тэгээ устдаад үгүй болцсон юм багаз гэд энэ ясыг өгсөн юм байна л да. За. Тэгсэн нөгөө судлаач Ричард Оуэн гэдэг хүн ясыг харчаад юуны чи өхөр эн чин шууны яс байж тэгээ бүр дуу алдсан, уулга алдсан гэж. Гэхдээ шуунда амар том шууны яс вэ. Дахиад өөрөөс байгаагүй мүү гэл тэр аваар өстө бөө ерөөс судал ингээл асуугаад бөө юм юм. За. Ингээд Ричард Оуэн энэ авраг том шууг судлахад амьдралынхаа 45 жилийг зарцуулсан хүн юм байна. Үнэхээр сонирхол төрн шүү дээ, тий. Яаж төрөх байх юм бэ? Авраг том шууны яс олоод ирэхэр чинь. Тий шүү дээ. Судлаач хүмүүсийн хувьд тэр дундаа нөгөө нэг юм ургамал амьтан судалдаг хүмүүсийн хувьд л ийм олдорч бүр одоо энэ найруулагч зургийг өгч штэ нэг 3 хуруутай гэдэг аа. Харин 3 хуруутай. Тий. Нэг 4 байсан гэдэг нь нотлогдоогүй гэсэн. 3 гэдэг нь одоо энэ л юм байна л да. Тийм юм байна. Ийм том юм а тий. Амар. За, хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлэн интермед эмнэлэг хамтран ажиллаж байна. За, интермед эмнэлэг та өөрлөгөө өнгийсэн үү гэдэг ийм уриатаагаар хамтран ажиллаж байна. За, интермед эмнэлэг дурангийн төв оншилгоо эмчилгээ хяналтыг яг цогцоор нь хийж байгаа. За, ер нь бол
одоо ингээд анзаарахаар хүмүүс нэг үе ботход жилд нэг удаа ч болтугай ингээд бүтэн биеийн шинжилгээ хийлгдэг болъё гэж бодоод ах шиг байна. Заримдаа хийлгэж байна. Манай байгууллага гэх ямар ч сан бид нар бөөнөрөө сайн шинжилгээ хийлгэлээ шүү дээ. Тийм, ер нь байгууллагаараа ингээд жилдээ нэг удаа үзүүлчихдэг нь хамаагүй амар юм билий. Тэрнээс биш байгууллага нь ингээд одоо хүний нөөцөөс нь гэх юм уу ийм санаачлаг гаргаад ингээд явахгүй бол хүмүүс ч мартчихдээ юм шүү. Өө би эрт үйлдвэрлэлтэд орсон тэрнээс ч хойш хэдэн жил өнгөрчөө гэдэрсэн анзаардаггүй. Тэгэл орцондоо л гэж бодоод идэг. Гэхдээ яг ийм байгууллагаараа санаачлаг гаргаад жилдээ нэг ийм өдөр товлоод ч юм уу те нэг сар товлоод хийдэг болчвол айгүй зүгээр л юм билий. Тийм байна. Тэгээд яг хуу ийм баримтууд байна. За Монгол улс 100 мянган хүнд тохиолдох хотоодны хавдрын өвчлөлийн тоогоор тэргүүлдэг. Ер нь бол монголчуудын 10 хүн тутмын 7 нь ямар нэг байдлаар хотоодны асуудалтай. Одоо жишээ нь би гэхэд л энэ жоохон хотоод өвддөг. Сая азар миний хотоод гайгүй гарсан. Гэтэ нойр булчирхаа асуудалтай гарсан. Тий бас. Тий. Тэгэхээр ингээд ер нь бол нэг хотоодоо дурандуулах гингут дурандуулахаас нь хүмүүс би чинь дурандуулахаас нь айгаад анхных дээр би ч мэдэхгүй очиод зүгээр гэж харна унтуулахгүй орц. Хөөж дууссан. Балраа. Тэгээд тэгэж дурандуулаад яах юм бэ гэд. Тэгсэн одоо бүр технологи шинжилгээтэй айгүй гоё болсон ш. Тэр юу ч нэрөөсөө дуран чинь амар юм орж байгааг мэддэхгүй нарийнхан болсон гэсэн. Зүгээр маш шиг хүмүүс бол зүгээр ийм айцтай хүмүүс бол зүгээр л гоё унтуулгатай орч байна. Магадгүй тий. Тэгэл хотоодоо дурандуулаад бүдүүн гэцээ дурандуулаад. За тэгсэн хожуу онцлогдсон өвчин хүндрэх эрсдэлтэй. За бүдүүн гидсний хор тавдрын 90%-ийг эрт үед нь онцлоод эмчлэх боломжтой байдаг гэж штэ. Тийм учраас бид нар сая нөгөө бөөнөрө бүдүүн гидсний дуранд орсон тий бас унтуулгатай орсон. Унтуулгач их зүгээр л юм билээ. Харин тийм билээ. За гих мэтчлэн маш хэцүү зүйлүүд сонсогдож идэг. Тэгэхээр хэдүүлээ оройтхоос өмнө ямар ч байсан урьдчилсан юм үзлэгтэй заавал нэг жилдээ нэг удаа орчоод ах хэрэгтэй. Интернет дээр яг энэ уршин шинжилгээнүүдийг авж байгаа. Интернетийг сонгох шалтгаан давуу тал нь юу юм гэхээр нэг цэгт төвлөрсөн 5 дахьтай аюулгүй орчинтой. За үйлчлүүлэгчид зовир багтай, тайвшруулгатай дуранг сонгох боломжтой байдаг гэж байна. Тий, одоо тайвшруулгатай дуранг гэж хэлдэг юм байна. Дурангаас айгаад байдаг хүмүүс. Одоо дурандлуулахаас айгаад байдаг. Машиг хүмүүс үү? Машиг хүмүүс тий. Мэргэсэн туршлагатай амьд зүйн баг ажиллаж байгаа. Сүүлийн үеийн дурангийн иж бүрдэл тоног төхөөрөмж ашиглаж байгаа. За энэ сүүлийн үеийн гэдэг байгаа нь мэдээж нөгөө хамгийн төвчлөлт үеийн технологи шингэсэн учраас бидний бид зовир багтай тий. Олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүй жүжиглэл хийж нэг удаагийн багаж хэрэгсэл ашигладаг гинэ. Энэ нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглана гэдэг чинь бас их чухал юм билээ шүү дээ. Тий шүү дээ. За тэгээд мэдээж ингээд та ингээд нөгөө шинжилгээг өгчөөд тэгээд яг таны онцлог тохироод ингээд нөгөө шинжилгээг чи харж байгаад эмчнэр нь зөвлөгөө өгнө. За та ингээрээ таны хотод ийм байх шүү, ингэж хооллоорой гэж зөвлөгөө өгдөг. За тэгэлгүй яг илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 11 гэсэн дугаараас авна. 77 техник 11. Харин веб хуудсанд нь зочлё гэх юм бол интернет цэгмэн гэж орно. Эсвэл фэйсбүүкээс интернет хоспитал Монголиаг хайчих юм бол аль биесны хуудас нь гарч ирээд ямар багц байна, тийм ээ, ямар шинжилгээ өгөх үү, яах вэ гэдэг мэдээлэл бүгдээрээ байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та өөрлөгөө өнгөйснө гэдэг уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаж байна. За баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За пүрэв гарагт амтэн ургамлын ертөнцөөр нөгөө тал нэвтрүүлэг аялдаг. За өнөөдөр бол дэлхий дээр байсан хамгийн том шоу буюу том шоуны талаар ярьж байгаа. Шинэ Зеланд биш юун дээр байсан? Мадагаскарт байсан тий. За тэгээд тэр нөгөө том шоунаасаа ингээд явж байгаа. Тэгсэн за үхрийн яс биш шууны яс гэсэн учраас аврах том 4 м өндөртэй шууны яс байсан учраас нөхдөө зүгэрс бөөнөр Шинэ Зеланд руу очсон. Орилдоод очсон. Юу ярьж байгаа юм бэ чи одоо үхрийн яс бишээ наадах чинь шууных байж тээ гэл. Тэгэл амьд судлаач нар зүгээр шуугалдаал бөөнөрөө Шинэ Зеландд буудын богоц тээ. За ингээд 1840 онд хайгаад малтлаг хийгээд 20 орчим яс олсон юм байна. Оо за хоосон. За 20 өөр шууны бүтэн яс бол биш. Нэг шууны ингээд тарцсан биеийн 20 ясны хэсэг гэсэн үг. За ингээд энэ яснуудыг судлаад Ричард Оуэн гэж энэ эрдэмтэн тухайн амьтны шинжлэх ухааны тодорхойлтыг нь бичсэн. За Шинэ Зеландд ийм аврах том шууд яс олдлоо гэд бичсэн жил зүгээр бусад амьтны судлаачтай нь хошуурцсан. За ингээд Шинэ Зеландын байгаль судлаач Walter Mental гэдэг хүн 1847-оос 1850 онуудад үнэхээр зөвхөрлөлтгүй хайгаад шинжлээд Моа гэж нэг шувууны 1000 гаруй яс олоод хувингийн хэмжээтэй олон тооны бүр өндөг олоод тэгэд Оуэн гэдэг эрдэмтэнд өгсөн тэр Ричард Оуэнд. Хувингийн хэмжээтэй гэхэр яалч манайх харвал 10 битал. Оо тий том. За ингээд нөгөө Ричард Оуэн гэдэг эрдэмтэн яс хайлс өд бусад олдвруудыг нь харж агаад ингээд судлаад тэгээд Моа гэж шувууны төрөл зүйлүүдийг ялгаж салгаад тэгээд бүгдийг шинжлэх ухааныхаа аягаар тодорхойлоод энэ яснууд нь нэг шувууных байна. За энэ бол өөр шувууных байна гэд ингээд бүр ялгаад бүртгээд за ингээд хамгийн гайгүй бүрэн бүтэн гэсэн яснуудыг нь музейд зориулж ингэж хэлхэж бэлдээд ингээд авчирсан.
За ингээд одоо бол Британийн болон Шинэ Зеландын музейд энэ яснууд бүгд ООН-ы бэлтгэсэн яснууд гэдгээр байгаа. Түрүүний зурган дээр нэг хальт нэр гараад ирсэн. Одоо магадгүй тэр юм байна л да тийм нэр тэмтний. Шинэ Зеландаас олсон яснуудын хажуугаас өөр хоорондоо үрэгдэж мүлээсэн бөөрийнхий чулуу маш ихээр олдсон гинэ. За. Эдгээрийг дахиад болон бусад чуудтай адилхан ходоодон дах термин чулуу гэж үзсэн байгаа. Тэгэхээр нөгөө дахиануудыг одоо хооллохын тулд нөгөө шил мэл идүүлээд тэр шиг яг тэрнтэй адилхан юм термин чулуу гэж үзэж байгаа юм байна л да. Ингээд махан идэж биш бүр үр тариа иддэг байсан нотлогдож байгаа. Түрүү нөгөө өвсөн тижилт ингээ хоёлоо ярьжсэн шүү дээ. Махан идэж дээ яг нөгөө Шинэ Зеландд ч сүгөр божиж бараг байхгүй. За байх юм бол нөгөө гүрэл мэлхийлсэн юм шүү дээ. За ингээд могийн зөвхөн яс төдийгүй хэсэг булчингийн мах бүхий өддөөгөө арсны хэсэг шүрмс хүртэл олцсон юм байна. Зөвхөн ясна биш нөгөөдгөө бодох юм бол өндөг олцсон. За тэрэн дотроо бүрлдэжсэн бүр үр хөврөлтөйг олцсон юм байна. Сонирхолтой. За тэгэхээр мо байгаад байна амьдар нь олчих юмсан гэд байгаль судлаачид тайж эхэлсэн. Энийний араас гарсан Шинэ Зеландын хойд ба өмнөд арлыг холбосон Күүкийн хоолой ирэг дээр бөөнөрөө байрлаж далайн халиу агнах гэж байсан анчид руу ойгоос асар том шуу гарч ирээд гүйж ирээд гэсэн үлдээ одоо дайраад айлгсан гэж юм тэмдэглэл байдаг юм байна. Тийм тэгээд анчид шууг буудаж амжаагүй доор хаяж 4 м байсан гэж зарим нь ингэж ярьсан байдаг бол зарим нь юу яриад байгаа чинь 5 м өндөртэй байсан. гэж ярьдгийн гинэ. Тэгсэн 1960 онд Эдэлбэр газарт тэмдэг тавьж исэн албаны түшмэд 1860 онд тийм албаны түшмэд нойтон газар дээр гарсан аврах том шууны мөр харсан гинэ. Маш том. Тэг хэмжээд үзсэн чинь мөрний урт нь 36 см, өргөн нь 27 см байсан юм байна гэж байна. Одоо 36 см өмсдөг эмэгтэй хүнтэй адилхан л хэмжээтэй давхаа гэсэн үг шүү дээ. Ийм том хэмжээтэй байсан. За ингээд өөдрөг үзэлтэй амтны судлаач нар аврах том шууг олох итгэлтэйгээд Шинэ Зеландыг бүрэн бүтэн нэгдсэн. Гэхдээ ямар ч амьд шуу олоогүй. Мо гэдэг энэ шуу бол бүгд устдад үрэгдсэн. Одоогоор зөвхөн тэдний ясна л олддог. За ингээд өнөөдөр Шинэ Зеландын аврах том шувуу Моа гэж шувууны тухай ярьлаа. За ер нь л хүндрэлтийн түүхэнд хамгийн хүнд жинтэй том шувуу болох Эпиорнис буюу нутгийнхны хэлээр бол заан шувуу гэж шувуу байгаад бас устдад алга болсон. За ийм хоёр шувууны талаар ярьлаа. Хайрын чимшиг аймаар чимшиг. За манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийн Payonaz гэсэн урайтаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажилласан. За мөн интернет эмнэлэг хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн онцсороо 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөн.